Гэрэл муутай гудамж талбайд өөрлөө нь ойртон ирсэн залуугийн зүс царай тод харагдаагүй ч түүний намуун зөөлхөн хөнгөнсөн сайхан дуу хоолой түргэний машин ирэхэд жаахан хүүхэд өргөж байгаа мэт өөрийг нь сэвхийн өргөх хүчрхэг бадрүүн бий. Зөөлөн гар гээд үл таних залуугаас өөрт мэдрэгдсэн зүйлс нь байн бодогдоод нэг л тогтвортой сууж чадсангүй. Гэртээ ганцаархнаа байдаг болохоор түүнд яарад байх зүйлгүй тул үргэлжил ажилласаа оройтож хардаггүй. Харин өнөөдөр ажилд харах цагаа хүлээсээр хамт өрөөнд суудаг бүсгүйчүүд нь намууныг нэг л биш уга гадарлаж хоорондоо жигжуг хийн бэйбилүүгээ айлгүйхэн харц шидэлцэж инээмсэглэнэ. Намууны хүлээсэн цаг болж ширээн дээрх өөрийн юмсаа хальтмалт хаман авч гарах гэтэл нэгэн бүсгүй хонгор минь чи юунд тэгтлээ яарна вэ? Дэлгүүр орох ажилтай байна. Хотлоо яриад болцоотой юм уу? Та нар намайг мэдэх байлгүй дээ. Би чинь тийм юмнаас хол хүн шүү дээ. Өчигдөр сайхан жаргасан юм биш үү? Өчигдрийн хувцас солиогоог бодвол өөр нэгэн газар хонж жаргалдаа бялууран ажилласаа хүртэл хоцорсон юм биш үү? За юу гэж дээ? Согоо минь амжилт. Маргааш ирэхдээ нөгөө өвдгөө бас ижилхэн болгоод ирээрээ. Гэхэд өрөөнд байсан хүүхнүүд бүгд инээлдэв. Намуун такси барин явж байхдаа машины арын цонхоор уйхан харна. Ажлын бүсгүйчүүд нь илүү өглөж хойноос нь дагаж байх вэ гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Өнөөх зочид буудын ойролцоо буугаад үс гизгээ засан уруулаа дахин сэргэн будаад буудлын хаалгаар орлоо. Өөдөөс нь буудлын жижүүр бололтой хижээл насны залуу тосож мэндийн зөрүүгүй хэдүүлээ. Одоо ганцхан өрөө байна. Гэхэд намуун сандран үгүй би өрөө авах гэсэнгүй. Өчигдөр надад нэг залуу тусалсан юм гээд урдчнын явдлаа ярихад жижүүр залуу сая л учрыг олж тэгвэл танд манай нөгөө ээлжийн залуу тусалсан юм байна. Тэр өнөө өглөө буусан юм аа. Би залгаад тантай холбож өгье гээд уцаараа залгацснаа. Яана утас нь холбогддгүй. Та заавал уулзах хэрэгтэй юу? Тийм ээ гэснээр залуугийн хаягийг нэг бүрчлэн заалгаж аваад гарлаа. Нэгэнт гэрийн мэдсэн болохоор намуун гэрлүүгөө орж хувцаа солин үсчин ороод өөртөө анхаарч байгаагүйгээрээ анхаарал тавилаа. Ер нь яагаад тэгтлээ догтлоод байгаагаа мэдэхгүй ч цаанаасаа л бодол санаа нь түүний үйлдэл бүрийг удирдан чиглүүлсээр. Намуун эмчилгээний мөнгийг тэгж угаад утас нь холбогдохоор дансаар нь шилжүүлээд өгч гэж болох л байсан. Гэхдээ тэр тэххийг хүссээгүй. Дарихийн дундын буудлаас нилээн дээш өгсөөд хилсэн тоот хашааны үүдэнд ирээд төмөр хаалгыг орон сууцны хаалга шиг санаж зөөлөн тогшлоо. Ийм тогшилт хийн сонсох үлээ. Түүний тогшилт чангарсаар хүн сонссон бололтой гэрээс хүүхэд твэрсэн бүсгүй гарч ирэн хаалга онгойлголоо. Өнөөх бүсгүй гарч ирээд ганган дэгжин ингэсэг үнэртсэн дээд зэрэглэлийн зиндааны харагдах намууныг дээрээс доош, доороос нь дээш гээд цоо ширтэн хараад гинтээ уулзах гэв. Мөнх лав байна уу? Манай хүнтэй юу? Ямар ажиллаар? Гэхэд намуун юу хэлэхээ мэдэхгүй хэсэг түгт чин ажил ярих гэсэн юм аа гэвэл хүүхдтэй хүүхэн хаалгаа тасхийд хаачгаад ой лавга чамтай хүн уулзъя гин. Саяхан л түнд гой сайхан харагдах гээд өөрийгөө гойж гоодон байсан намуун нэг л мэдгэд доош уруудан гүйж явлаа. Өдөржин бодогдсон залуугийн тухай бодол уулсын араар орох нартай хамт жаргаж намуун гэрийнхээ зүг биш харин жижигхэн уушин газар зүгэллээ. Ястал нэг уумар, дуулмар, уйлмар бодогдсон намуунд хань болоод дуудчих найз нөхөдч байсангүй. Утсаа гарган хадгалсан хідэн дугаараа дээш тоош хий тэмийг үлгсээр. Тэгж байх хооронд 99-8 гэсэн дугаараас залглаа. Байна уу? Сайн байна уу? Өвдгөн зүгээр үү? Уучлаарай, өөрөө хэн блэ? Өчигдөр танд түргэний машин дуудаж өгсөн залуу байна. За. Та хаана байна? Миний хаана байх чамд хамаатай гэж юу? Мөнх лавгүй. Гүй юу мөнх лав гэлээ? Та хүн андуураад байх шиг байна. Чи хэн бэ? Өчигдөр танд туслаад өглөө эмнэлэгт очисон залуу байна. Намайг мөрөн гэдэг гээд залуу үргэлжлүүлэн өчигдөр манай буудлын жижүүр шүн дунд хүүхэд нь өвдөд эмнэлэг явсан хойгоор нь би түр сууж байсан юм. Тэгээд өөрийг чинь камертаа хараад тусалсан гэд бүгдийг ярихад намуун хүн андуурч айлын авгаад эвгүй сэтгэл төрүүлснээ мэдлээ. Мөрөнгийн зочид буудлын ойролцоо интер номын урд талын лаунжид болцохоор тохиролцов.
Мөрөн Солонгост 8 жил ажиллаад Монголд ирээд удаагүй нэгэн. Уг нь тэрээр Солонгос явхаас өмнө гэр бүлтэй байсан боловч түүнийг гадаадад байх хугацаанд баг болчир насны янд нь эргүүлж тойруулсаар байгаад жаахан хүүтэй хамт эхнэрийг аваад Америк руу тэлээжээ. Монголд ирээд буудлын болоод нийтийн хоолны сүлжээ ажиллуулах гэж дөнгөж эхлээд өдөртөө хоолны газраа шөндөө буудалтаа гэд толгой өндийг завгүй зүтгэж яваа игэл нэгэн залуу. Мөрөнч мөн адил намууныг бодож эхэлсэн бөгөөд өглөө имлэгт очиод унтаж өвг нь харан зогсохдоо сэтгэл нь татагдаж инээмсэглэж байсан юм. Хослол өмссөн үсээ самнан гээлдэж толинд өөрийгөө харан зогсохдоо хамгийн сүүлд хизээ ийхүү догтлон байснаа санах гэдж сансангүй. Лаунжид орон ширээ захиалаад томоос том цэцгийн баглааг зохион байгуулагчид өгөн болцоот бүсгүйг орж ирээд эхний хундаг тулгасны дараа та энэ цэцгийн баглааг бүсгүүд өгөөш шүү. Тэгээ ирхмэ. Болдсон цагаасаа жаахан хожимдсан намуун таксинаас үсрэх хаядан буугаад лаунж руу орлоо. Намуун орж ирээд л мөрөнг хизээний таньдаг юм шиг түүний ширээг зорин очиход мөрөн гадаад соёлд олон жил байсан тул намууны гарыг үнсэн ширээлүү соёлтой боловсон урин суулгалаа. Лаунж нэг давхар бөгөөд шилэн цонхны дэргэд суусан мөрөн намуунаар гудамжаар алхах хүмүүст тод харагдах нь нэгэн гайд хүний хараанд өртлөө. Өчигдөр хойноос нь илдэж явсан халдсан толгойтой залуу намууныг хүчнэдэж шоронд орсон луцсах байж таарлаа. Чи энд ингэж явдаг байжээ. Бид хоёрыг ч хувь тавилан учруулах юм да. Чамаага ямар их санав. Гээд явган хүний замын дэргэд байх бутны хойгоор орон өмдөө шувтлан намууны инээмсэглэх аз жаргалтай төрхийг харан чи минь яасан ч халуухан юм. Яг л хിവэрэ байна. Ямар гоё юм бэ хэмээн дууалтав. Анхны болцоо намуу мөрөн хоёрын хинхэнд нь халуухан байлаа. Сэтгэл догтлол даавтаж хоёр биелүүгээ тэмүүлэх зүрх сэтгэлийн дуудлага нь нэг зүгт хувьсан нийлж тэд олон жил хамтдаа жаргал зовлонгоо хуваалцсан хос учиг л болжээ. Лаунж хаах хүртэл хэдэн шар айраг вино уусныг мэдэхгүй ч энийг эдл баймаар тэм хэмжээнд аз жаргалтайгаар согтцгоо. Мөрөнгийн ажилуулдаг буудал ойрхон тул хөтөлцөн хамтдаа орлоо. Олон жил эр хүний халуун дулаахан элч нүмрийг амтлаагүй намун түүнээс ирэх үнсэлтийг угтан шуналтай наргагүй одсон үнсэж олон товчтой цамцыг тайлах гэж жижигхэн байхад мөрөн цаг алдаад явах гэсэн шиг хэдэн товч мулт татан цамцаа тайлан хаялаа. Намун түүнийг орлоо түлхэн дээр нь сандаачин суугаад бөөн шигтгэн унжсан хүзүүний зүйлтэй тайлан уруулаасан доош үнссээр. Өмдний тэлээх шув татаж өмдийн дотоочтой хамт нэг угзралтаар өвдөг хүртлэн тайлав. Өөрийн хийж угаа үйлдэлтэй хяналт тавих сөхөөгүй дур тачаалдаа хөтлөгдсөн намун түүнээс бэлгэвч асуухад өрөөнд байхгүй тул мөрөн өмдөө татан доош буулаа. Тэрээр цээж нүцгэн буусаар ирэхэд жижүүр байхгүй хүлээлгийн буудан дээр сууж байсан халдсан толгойтой залуу ууртаа гихч нь босч ирээд намун чамтай хамт байна уу гэхэд мөрөн гайхасхийн юу хэлэхээ мэдэхгүй зог тусахад өнөөх залуу ойртон ирээд гидс рүү хүчтэй зөглөө. Ийм цохилт ирнэ гэж санаагүй тул биеийн бөөр хэсэг хачин жигтэй өвдөж мөрөн доош дөрөв хөллөн унлаа. Улаан нүүрэн дундуур нь хүчтэй өшөглөөд газар хагас дутуу ухаангүй хөвдөх мөрөнгийн хоолоороо хөлөөж мөн новш минь хүний ихнэртэй явуултахаар ингэдэг юм. Миний ихнэр хаана байна хэмээн буудлаар дүүрэн чанга орилоход жижүүр залуу дээд давхраас сандарсаар бууж ирлээ. Чи жижүүр нү? Энэ хүн миний ихнэртэй аль өрөө рүү орсон б? 318 тот. Намууны нөхөр гих халдсан толгойд шатаар дээш гарахад мөрөн босож буудандар суугаад хамраас гарах цусаа арчин байхдаа би юу хийчих вэ? Хүн харагдаж байгаа шиг гинэн цайлган биш байдгийм байна хэмээн бодлоо. Дээр намууны дуу хэсэг дүнгний таг боллоо. Жижүүр дээш гарах гэтэл мөрөн түүний мөрөн дээр налгадаж хэрэггүй. Эхнэр нөхрөө тоорондоо уучраа олно үз. Гээд амралтын өрөөлүүгээ яваад орчихов. Тун удалгүй жижүүр залуу мөрөнгийн байх өрөөлөө амьсгаа өндөрт орж ирээд "Дарга, та хамт ирсэн бүсгүйгээ хэр сайн мэдэх вэ?" Яасан? Тэр залуу тэрний нөхөр нь биш байжээ. Нэг л с сэжигтэй санагдаад явчихлаа. Тийм сайхан бүсгүй годомчны гимээр хөгшин хар юмтай амьдрах уу? Та бодоод үзтээ. Тэрнийг үг хэлэх тэнглэгүй болтол нь зодоод үүрээд гарлаа. Бүсгүй над руу гараа арайхийн хөдөлгөж аврал ирсэн харцаар ширтэж байсан.
Гэхэд мөрөн юу болоод байгааг сая ухаарч буудангийн дэргэд байх богино цамцаа өглөн магадгүй юм. Аливчи цагдаа дууд гэд хойноос нь гарангүйлээ. Буудлын гадаа гарan хаашаа явсныг нь мэдэхгүй тул буцаж орон камераг гүйлгэж хараад тэдний явсан зүг тэнхээ мэдэнгүй. Энтэр номоос дөнгөж иргээд зам дээр намууныг хэвтүүлчихсэн такси барих гээд гар өргөн зогсож байлаа. Мөрөн эргэлзэж бодох зүйлгүйгээр шууд л түүнийг цохиж унгаан хоолойг нь боож байхдаа "Новш минь чи намайг ингээд дөнгөчгнө гэж санав уу? Чамайг энэ бүсгүй нөхөр мөн бишийг одоохон мэднэ гайгүй. Биш байвал би чамайг мөн байлаач бүсгүй хүнийг ингэж хайрладгүй юм." Ингээд шанаа тус газраас нь ирүүлүүн өлгөн зохиход халдсан залуу ухаан алдан бүх биеийн сулран газар хэвтлээ. Мөрөн дэрэгдээ зовирлон хэвтэх намууныг тэврэн авч нүүр хавцаа тогтсон цусын нарчин байхад намуун шивнэх шахуу зөөлхнөөр "Баярлалаа. Би ямар их айва. Зүгээрээ би яаж байна? Амар их өвдөж байна. Амар их." Ийхүү тэр хоёрыг ярилцсан байхад буудлын жижүүр цагдаа дагуулan гүйж ирээд халзан ирийг гавлан саатуулав. Өчигдрийн болсон бүхэн зүүд зэрэглэмэт санагдах боловч намууны би янгин өвдөх нь үгүй гэдгийг илтгэн. Цав цагаан хэрэглэл хөнгөн өдөн дээр томоос том өргөн орон дээр ганцаар хэвтэх намууныг хагас онгойлгосон цонхоор үлээх салхи инхрийлэн элбэх мэт байх нь түүнд нэм таатай санагдана. Орны дэргэд байх жижигхэн тавган дээр харагдах гоёмсог өглөөний амттны дэргэд байх бяцхан өнгөлөг аягны тагийг нээхэд хамар цорхиж сэтгэл сэргэм халуухан кофений үнэр. Иргэн тойрон байгаа орчин түүний сэтгэлийг хөдөлгөж мөрөнг улам ихээр хайрламаар. Түүний тухай сайхан бодлыг үргэн хаалга онгоох чимээнээр дэргэд байх малгайтай цамцыг өмсөн үлми дээрээ гიშгэлэн очвол мөрөн тортой зүйл барин инээмсэглэн зогсож байлаа. "Чээсэрч гисэн үү? Эмийн сан онгоохыг хүлээж угаад эмчийн бичсэн эмийг аваад ирлээ." Гэх нь намууныг уйрааж саяхан л янгин өвдөж байсан зовоороо умартан гүйж очоод мөрөнг тэврэн аваад "Баярлалаа чамда. Зүгээрдээ өглөөний ундаа уусан юм уу?" Тэгсэн. "Би ганцаараа байдаг болохоор гэр жаахан замраагүй л байгаа шүү." "Үгүй дээ, харин сайхан байлаа." Гэхэд мөрөн түүний гар дээрээ өргөсөөр орлоо хаваачин хэвтүүлээд түүний дээгүр хүнжил зөөлхөн өмөргөөд "Гүнж минь, би өнөөдөр таны мэдлэлд та хүслээ хэлнэ үү?" гэд цэрэг хүн шиг ёслоход намуун зөөлхөн инээмсэглэн түүнлүү айлгүйхэн ширтэж байхдаа саяхан санд минь дүмссэн том цамцаа тайлан "Хонгор минь, би чамайг хүсэж байна." Хангалттай ихээр инхрийлэн таалуулсан намуу түүнийг өөрлөгөө татан уруулын шимэн үнсэж чангаас чанга тэвэрхэд "Хонгор минь, жаахан хүлээж угаараа" гэд сая авчирсан тортой зүйл рүүгээ гараа явуулахад түүний гарыг татан буцаалаа. Бэлгэвч гэвэл намууна нүдэрээ хэрэггүй би чамд итгэж байна гэж ойлгуулад мөрөнг тас тэврэн авлаа. Хожуу учирсан амрах хосууд өдөржин шүнжин шунал тачаалд мансууран жаргахтаа бибидээ уламж ихээр татагдан ирээдүйн хамтын амьдралынхаа талаар ярилцсан аз жаргалтай байлаа. Намууныг ажилдаа ирэхэд ажлын газрын бүсгүүчүүд нь түүнийг ямар их аз жаргалтай байгааг улаа бутарсан хацар тостаас нь цаанаасаа л нэг гэрэлтмээр тунгалагч царай баяр баясал цацруулсан харцнаас нь анзаарч түүнд тохиолдсон жаргалтай хормыг өөрөөс нь асуух шаардлагагүйг мэдсэн юм шиг санагдана. Гэхдээ л жаргалтай байгаагаа тэдэнд атаархтал ярмаар ч юм шиг. Цонхоор зөөлөн шиврэх бороог ширтэн инээмсэглэж ажил тарах цаг нь хараахан болоогүй байгаа намууныг мөрөнлүүгээ яарсан сэтгэл ширээнээс нь босгож орхилоо. Тэрээр шүхрээ барьсаар өөрийн шин гэр болох мөрөнгөх гих айл руу жаргалтай наргагүй алхлаа.